Бидний багасаа үзсэн анимашн телевизийн зурвал манганаас эхлэлтэй. Өнөө үеийн шилдэг вебтон болох Solo Leveling Японы A1 Pictures студийн тусламжтайгаар цуврал видео буюу аним болон ахин цацагдсан. Мөн цаашлаа DC-гийн хийсэн Superman, Marvel студийн Avengers, шилдэг дэлгэцийн цуврал болох Walking Dead гэд бүгд л комик ном буюу ижил нар зураг номоос хэдүүлэн арай өндөр өртөг чанартайгаар үзэгч бидэнд дахин хүрдэг билээ. Тэгвэл өнөөдөр би манга, вебтон, манхва, комик гэд бүгдийг нийлүүлээд зураг ном гэж юу вэ? Одоогийн байр суурин төртлөө хэрэг цаг хугацаа болон олон өсөлтөгчөөс шил сонгогдож өнөө үеийн шилдэг дэлгэцийн бүтээл болон олон сая борлуулалттай видео тоглоом болсон дүүгийг ярих болно. Бичлэгээ дуусна үзээрэй. Өнөөдрийн бичлэг манга цэгмэд тусламжтайгаар хүрч байна. Төрөл бүрийн манга, вебтун, манхва зэрэг өөрийн хүссэн төрөл жанрын зураг номыг олоод унших боломжтой. Хамтран ажилласан манга цэгмэд. Түүх бүр өнгөрсөн хугацаанаас үүдэлтэй. Бидний бичлэгч бас 1-ээс 10 дугаар зууны манай ерөн дөнгөж эхэлж байх Грек болон Ром эзэнт гүрний сууд зохиолчид олноор гарч ханан дээрх зураг баримлалд эртний Грекийн бурхны шог зураг бий болж байлаа. Барууны зураг номын эхлэл эндээс тавигдсан гэж үздэг. 12 дугаар зуун. Харин Азийн орнуудын нэг Япон улсад Хаанаг сүмийн лам Чозогийг өөрийн сургуулийг модон бар гэх нэртэй шог зургаар илэрхийлсэн. Судар дээр үйл явдлыг нарийн зурж бичсэн байдаг нь Японы манганы суурь болсон гэдэг. Тухайн үедээ Солонгос болон Хятад ийм баримт хараахан бүртгэдэг байсан. 12-аас 18 дугаар зуун. Барууны орнууд болох Англи, Францад уран зохиол ном гэдэг маш хүчтэй байр суурийг эзлэхээс гадна бүр алтан үедээ явж байлаа. Энэ дундор өөр төрөл жанрын ном болоо комик орж ирэх арай болоогүй байсан. Зарим нэг сонин сэтгүүлтэр хаа нэг шог зургал хэвлэгдэн уншигчдад хүрдэг болов. Гэхдээ ахин 100-ны дараа The Yellow Kid гэх нэртэй зураг өгүүлбэр сонин сэтгүүлтэр хэвлэгдэж эхэлсэн. Тухайн үедээ сонин сэтгүүлийг зөвхөн томчууд л үздэг байсан бол хүүхдэд чиглэсэн сонирхолтой үйл явдал харуулсан шог зурагтай болон хэвлэгдэж байсан нь борлуулалтад игээх нөлөөлсөн байдаг. Энэ зурлыг орчин үеийн комикийн эхлэл болсон гэж хэл. 17-оос 19-р зуун. Харин нөгөө талд Япон улсад өнөөхөл хэв шинжээг агуулсан модон бар гэх нэрт зохиолыг Кацушика Хокусей гэх зохиолчийн нэр дор явсаар л байлаа. Харин ийм хошин хэв шинжээг агуулсан зураг номыг японочдод өөрсдөө манга гэж хэлдэг бай. Үүнээс улболон 1814 онд Кацушика Хокусей гэх зохиолын бүтээлийг Хокусей манга гэж нэрлэн анхны манга гэх нэршлиг түгээв. Өдөг болсон өнөөхөл шог зураг болох мангаг уншаад байж хахад нь 1900-ийн онд дайнаас болоод зарим нэг барууны сонин сэтгүүл комикнууд орж ирсэн байдаг. Энэ нь зурагт ном уншигч сонирхогчдод усаагаар мэтэл сайхан зүйл болов. Гэхдээ олдсон нь маш муу хаяа нэг барууны комик олж харах үед алалж чагаад уншаад усах чинь 1930 онд үүнийг тийсээгүй японочдод өөрсдийн мангагаа хийж эхлэхэд борлуулалт хүртэл маш ихээр гарч байсан нь энэ салбар хэр хурцтай хөгжих нь тодорхой байлаа. Энэ үеэс л Японы манга маш хурцтайгаар хөгжиж олон манга сэтгүүл уншигчдад хүрч байв. Нөгөө тал бидний хамгийн сайн мэддэг DC студийн Superman, Batman 1938 онд, Marvel-ийн Ахмад Америк Spider-Man гээд 1941 онд тус 2 зэрэг маш том өрсөлдөгч гарч ирэн хоорондоо борлуулалтаараа өрсөлдөж байв. Тиймээс хэн илүү чанартай бүтээл гаргаж чадгаараа өрсөлдөж байсан нь тэдний чанар дараагийн чаптер болгон дээрээ сайжирч байсан байдаг. Энэ хоёр студийн хажуугаар гарч ирсэн хоррор буюу аимшиг комик, хайр дурлал гээд бүгд л амархан арчигдаж тайзан дээр зөвхөн тэдэл үлддэг байсан нь барууны комик одоогийн Азийн улсад байдаг шиг тийм ч хүчтэй хөгжилгүй анимашн болон видео тоглоом болох үндэслэл тавигдсан гэж таамагладаг. Харин 1945-аас 1960 он бол Японы манганы алтан үе гэгтэн. Учир нь маш их манга сэтгүүлүүд гарч барууны орны комик номдод зэрэгцсэн өөрсдийн өвөрмөц хэв шинжийг агуулсан хамгийн анхны орчин үеийн одоогийн мангануудын хэв шинжийг агуулсан Тэцуко Осамогыг зохиолчийн Нэв Трөшүр гэх нэртэй манга Японд даяараа байлдан дагуулсан гэхэд хэлсдэггүй. Бидний эцэг эхчүүдийн үед үздэг байсан Astro Boy анимыг манга ардаас нь 1952 онд гарсан. Энэ нь мангаг яг л кино шиг урсгалтай болгож байлаа. Учир нь барууны комик зурлууд бүлэг болгон дээр өөр адал явдлыг агуулдаг байсан бол манга нь өмнөх хөдөлгөөс үргэлжлээд зохиол нь дуус хүртлэх гол дүрийн баатар нэг зорилгын төлөө тэмцэж байгаагаар л гардаг байлаа. Игтээ дээрх хоёр манга хитрхи бага насны хүүхэд үзгээр хийгдэж байсан Shonen манганы эрен эхлэхэд хүргэсэн. 1960 онд Jump Shonen гэх манга сэтгүүлүүд гарсан. Энэ сэтгүүлийн гаргасан манга гэвэл бүр Япон байтугай дэлхий тэр тусмаа Азийн орнуудын хүүхдүүдийн багаасаа үзэж өссөн Dragon Ball, One Piece-ийг гаргасан сэтгүүл байсан. Гэхдээ тухайн үед энэ хоёр манга арай гараагүй байсан шүү. Нөгөө талд харин Америк улсад 1954 онд хитрхи их алан хядлах хүчирхийлэл агуулж байна гэж ийм төрлийн комик гаргахыг зогсоож байсан.
Харин энэ үед нь Marvel Comics, Stan Lee, Jack Kirby-нарын хамтаар Spider-Man, X-Men, Fantastic Four гэх сэтгүүлүүдийг гаргаж супер баатруудын хэрэг эхэлсэн. Харин Солонгос улсын манхваны түүх гэвэл 1900-аас 1945 онд Солонгос нь Япон улсын колони орн байсан байдаг. Хэдий колоничлуулсаа гарсан ч багас цаг хэмжээгээр Японоос хараат байсан учраас импортын бараа ихээр орж ирдэг байв. Тэр дундar манга цувралуудч багтаж байсан нь мангаг ихээр уншдаг хүүхэд залуучууд бий болж өөрсдөө манхва гэх нэршилтэй сэтгүүлүүд гарган дотооддоо уншдаг байв. Ахин нэмж өөр зүйл хэлэхэд Солонгост хэвлэлийн сэтгүүл болгон гаргасныг манхва дижитал буюу гар утас болон таблетаар уншдаг төрлийг вебтун гэж нэрлэдэг шүү. За ингээд бичлэгийн юм төгсгөл хэсэг эхэлж байна. 1980-аас 2000 энэ үед зурагт номын хувьцлалын үе. 1990-ад он X-Men болон Spider-Man комикууд дэлхийд даяар төвж анимашн тоглоом болж эхэлсэн. Манганы өсөлт. 1984 онд Dragon Ball гарч дэлхийн хэмжээний хит болсон. 1997 онд One Piece хэвлэгдэж өнөөдөр ч хамгийн алдартай манга хэвээр байна. 2000 он гарснаар өмнөд Солонгос Line Webtoon, Kakao Page зэрэг платформод хөгжиж Webtoon нэрмүү ихэлсэн. Tower of God, Solo Leveling, Lore Olympus зэрэг Webtoon-ыг олон сая хүн уншиж эхэлсэн. Дижитал шилжилт ба кино ертөнц. 2008 онд Iron Man кино гарснаар Marvel Cinematic Universe ихэлсэн. DC, Marvel-ийн кинонууд дэлхийд даяар маш том зах зээл давмгаал болжээ. Зурагт ном яагаад ийм том соёл болов? Миний үзэхээс. Зурагт ном бол ялчгүй түүх хүрнэхэд маш том хүчрэх тийм хэрэгсэл. Зураг болон текстийг хослуулад кино номноос арай өөрмөс мэдрэмжийг өгдөг. Аним болон кино яалтчгүй гоё л доо. Асар өндөр өртөгтэй тэрээгээд байгаад яалтчгүй олон хүний анхаарлын төвд орж ер нь entertainment байдлаар арай хяналт авах нь ойлгомжтой. Гэхдээ ягаад зурагт ном миний хувьд бас бусад өөр уншигчдад ингэ сэтгэлдэл үлдээсэн бэ гэвэл аним болон кино маш өндөр өртөгтэй ч гэсэн дээ. Тийм болооч тэр цаг хугацаа зохиолын хувьд жаахан хязгаарлагдмал. Өөрийнхөө авах гээд байгаа тэр гоё мэдрэмжийг бүрэн авч чаддаггүй нэг гоё хэсэг дээрээ дуусчдаг нэг тийм сонирм. Гэтэ яг энэ ч миний л бодлоо хамаагүй л. Хэрвээ та нар энэ бичлэгийг үзээд манга болон вебтун уншмаар санагдсан бол яг одоо манга цэгийн мөн рүү ороод бүртгүүлээрэй. Өөрийн хүссэн төрөл жанрын манга болон вебтун ороо уншаарай. Холбогдох линкийг description хэсгээр тавьсан байгаа. Энэ хүртэл үзсэн та нарт үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгийг хурдан үзэхийг хүсвэл лайк болон subscribe дараарай. Өөр сонирхож магадгүй гэсэн найз руу ч гэсэн явуулаарай. Баяртай.